За бүгдээрээ сайн байцгаана уу? Бацраг байна. За хамгийн сүүлд бүгдээрээ CSS Libraries and Frameworks гэсэн сэдвээр базж нэгтгэж дүгнсэн байгаа. За одоо бүгдээрээ асуулт хариулъя. За framework юу вэ гэж байна? За энэ байна. За utility first нь байна. Хамгийн алдартай. За сул тал юу вэ гэж байна? За two big components and can load CSS files файлуудыг томруулж болно. За энэ юу гэсэн үг вэ гэж байна? Сасын боломж вэ гэж нэгсэн. Хэлэнд дээр delete хэрэглэх нь аль нь зөв бэ гэж байна. Class blue гэж бичиж болохгүй, color blue гэж бичиж болохгүй. Set энэ байна. За хоёр төрлийн utility component CSS correct way to define variable зарлах та энэ mixing зарлах та энэ mixing зарлах та энэ за үзье. Yes. Hey 100%. За 9 асуултанд зөв хариулсан. Нэгэнд нь буруу хариулсан гэж шүү. Нэгэнд нь буруу хариулсан гэж байна. За энэ сул тал нь CSS файлыг их болгож магадгүй. Ер нь яг нэг compile дэх үед нэр айгүй том болж ирсэн шүү. За та бүхэн ч гэсэн шалгалтаа энэ асуултыг амжилттай өгсөн гэж найдаж байна. Сайн CSS framework library-г ойлгосон байх гэж найдаж байна. Ингээд CSS framework library гэдэг хичээл маань өндөрлөж байна. Энэ хүртэл хамт байсан бол танд баяр хүргэе. За баярлалаа. Баяртай.